Сайн бацгаана уу та бүхэндээ энэхүү өдрийн мэндийг хүргье. Өсвөр насны жирэмслэл дугаарын маань part 3 эхлэхэд бэлэн боллоо. Өмнөх дугаар дээр хэлсэнчлэн хамгийн тэнэг асуудын талаар ярина. Мэдээч энэ тэнэг гэдэг нэрийг би өгөөгүй, үзэгчд өгсөн байгаа. Тэг яагаад тэнэг гэдэг байгааг нь олж мэдцгээе. 16 настай Хайли болон 16 настай Матью нар харьцаж эхлээд ердөө жил болоод хүүхэдтэй болсон. Анх Матью Хайлигийн найзтай нэхэлж харьцдаг байжгаад FaceTime хийжсэн гинэ. Нөгөө найзтай нь тэгж байгаа Хайлиг олж хараад тэгээ нөгөө харьцажсэн охиноосоо шууд дугаарыг аваад тэгээ тэр хоёр ингээд өргөжлүүлээ харьцсан байхгүй юу. Тэгээ Хайлигаас чи ингээд сайн найз чинь харьцажсэн хүн чамтай ингээд өргөжлүүлээд харьцна гэхээр ямар санагдсан бэ гингүүт Хайли тэр хоёр үнэхээр сериосны байсан ч гэсэн тэр залуу намайг сонгосон бол яах вэ гэж бодоод надад ч гэсэн Матью таалагдаа тэгээ бит хоёр болцож эхэлсэн гэж байгаа байхгүй юу. Тэгээ манайхаа энийг сайн санаад аваарай заяа. Тэд болцож эхлэхэд Хайли үнсэлцэж үзээгүй тийм гим зэмгүй охин байсан гинэ. Тэгээ хамгийн сонин заяа үнсэлцэж үзээгүй байхдаа бэлгийн харилцаанд орсон гэж байгаа. Тэгээ тэдийг анх хүүхэдтэй болсныг нь Хайлигийн ээж Таня нь мэдээд маш их сэтгэлээр унсан гинэ. Таня 54 настай. Тэгээ тэр үед ингээд Таня Хайли Матью 3 ингээ нэг буудан дээр зэрэгцээ суугаад юм ярьж байгаа байхгүй юу. Тэгээ продюсер чи яагаад хамгаалт хэрэглээгүй юм бэ гэж асуусан чинь Матью бүр ингээ хинэгчгүй заяа. Ээж нь хажууд маа штэ. Би зүгээр ингээ гоймонгоо норохыг хүссэн. Пластик юм зүүчих юм бол норч чадахгүй штэ гэж хэлж байгаа юм за. I wanted to get my noodle wet. It's hard to get the noodle wet when there's a piece of plastic covering the noodle. Яа Матюгийн талаар хүмүүс ингэж ярьж байгаа main character syndromeтэй. Тэгээ өөрийгөө ингээд яг юм гол дүрийн тэгээ cool залуугаар мэдэрдэг. Тэгээ тэр нь айгүй cringe заяа. Яг энэ бичлэг шиг мэдэрдэг гэсэн өөрийгөө. Яагаад ингэж хэлж байгаа та нар удахгүй олж мэднэ. Хайлигийн ээжийн хувьд яг энэ жирэмслэлтэнд өөрийгөө буруутгадаг. Яагаад гэвэл анх Матютай ингээд танилцуулаад охин нь ингээд танилцуулсан юм байна л та. Тэгсэн чинь гэртээ асуудалтай, гэрлүүгөө харьж чадахгүй тийм залуу болж таарсан. Тэнгүүд ээж нь өрөвдөөд гэрт нь ингээд түр толгой хорогдохыг зөвшөөрсөн гинэ. Last summer, Matthew and his father were having some issues, and I felt that he was not in a good situation over there, and I took him in. Тэг өнө охиныхоо ингээ өрөө мөрөөр нь байн орж шалгаад байсан ч гэсэн одоо тийм зүйл гэрийнх нь дээвэр дор болоод тэг охин нь жирэмсэн болчихсон. Охиныхоо ирээдүг ингээ сүйтгэхлээ гэд өөртөө айгуу тийм гимшиж явдаг. Ер нь түрүүчийн дугаарууд ээжээс хамаагүй дээр. But yeah, I do have guilt. Mothers always have guilt. Матюгийн амьдрал 3 чухал эмэгтэй байдаг. Нэгт охин нь одоо гидсэн байгаа хүүхэд нь охин, хоёрт Хайли, гуравт эгч нь гинэ. Эгч Кейти. Гэрийнхнаасаа хамгийн дотн байдаг нь эгч нь. Тийм болохоор эгчтэйгээ Хайлиг танилцуулах гад тэг ингээ танилцуулахтай амар сандарж байгаа байхгүй юу. Тэгээ Хайли чи яа сандардаг юм бэ гэдгсэн чинь манай эгч бол айгүй тийм чита шиг хурдан шалмгай гэрхай хүн чи болохоор эсрэгээрээ ийг юм залхуу усны хөр шиг ингээ тэгж байгаа за юм том гидстэй байхад нь хажууд нь. Katie has the personality of like a cheetah. She's always up and moving. A cheetah? Yeah, cheetah. And Haley's like the sit back lazy hippo that doesn't like touching stuff. Do some research on a hippo. I guess I'm that. That's not what I meant. Яа жирэмсэн хүнийг тэгээ дусны хөр шиг хэлж ингээ бодтоо. Ер нь ингээ хамаагүй юм ярьж хиний Хайлигийн дургу хүргэдэм байна. За тэгээд тэр хоёр хүлээгээл эгч нь ирдэггүй. Ер нь Матюгийн гэрийнх нь ингээд бие биедээ анхаарал тавьдаггүй, бие биений хүндэлдэггүй, хоорондоо таардаггүй. Тийм учраас Матю гэрийнхнаасаа маш их ичиж, ер нь гэрээсээ дайжиж амьдэрд юм байна. Yeah, it's pretty embarrassing, yeah. Хайлигийн гэрийнхний хувьд болохоор тэр ээжтэйгээ болон ээжийнхаа найз залуутай амьдардаг. Гэхдээ ээжийнхаа ганц хүүхэд нь биш, дээрээ хагч нартай гэж байгаа. Тэгээ хагч нар нь бүгдээрээ том болоод тустаагаараа явцгаасан. Тэгээд ээжтэйгээ ээжийнхаа найз залуутай амьдардаг. Хайли ер нь жирэмсэн босноос хойш айгүй тийм шаардлагатай муухай аштай болцсон гинэ. Ээж болон Матюг ингээд ер нь гар хүлийнхээ үзүрт зардаг. Тийм пицца гэдэг тэгээд Тэгээ ээж нь болохоор энэ аашинд хүлээн зөвшөөрдөг нь яа тэгвэл надаас л болж жирэмсэн болцсон юм чинь би одоо хүлээн зөвшөөрөхөөсөр аргагүй гэдэг охин нь тэгж дээрэнгүү муухай харьцаж байхад огт тийм юм боддоггүй. Уг нь бол Таня нөгөө түрүү хэлсэнчлээ өрөөнд нь орж байн шалгадаг байсан гэсэн штэ. Тэгээ бүр ингээд 30 минутын завсартай ингээд орж ирдэг зэ. Тэгээ хаяа найз залуу нь бас орж ирээ шалгадаг. Тэгээ шалгахтаа ингээд хаалга тогшихгүйгээр ингээд шууд ороод ирдэг. Хоёр юм зүрийн болоогүй гэж шууд гараа авдаг зэ. Тийм байсан. Тэгээ нөгөө Америкчууд ч юм штэ айгу тийм нээлттэй. Тэгээ охин нь ингээ том болж байгаа болохоор жирэмснээс хамгаалах юм уу охиндоо өгжсэн гинэ. Тэгсэн чинь мань хүн жирэмснээс хамгаалах имээ нөгөө тооцоолж уудаг тэрэндээ залхуурсан юм яасаа уухгүй байсан. Жирэмсэн болохын өмнө ч
Хяналттай байсан жирэмсэн басныхан дараа ч гэсэн ээжийнх нь хяналт айгуу тийм ширүүссэн гинэ. Хараа энэ л улам чангатгсан. Ер нь эхонд явах одоо янз бүрийн ишээ тишээ болцоонд явхад хайлын өнөөрөө жолоо барьж чадна. Гэхдээ стил нөгөө жоох хөвгт байгаа учраас ээж нь ингээд одоо чангатгаа заавал би хөрөөж өгнө. Заавал надаар ахуулна. Заавал над руу залгана гэдэг ингээд тэр хоёрыг тэгж айгуу хяндаг. Тэгээ тэрэнд нь Матью айгуу дургу байдаг. Зүгээр ингээд Таня арайд энэ хөтрүүлдэг гэж ярихгүйгээр цэнхэр дэлгэцээ тэр чид амар олон хүүддэг телевиз штэ. Тэрүүгээр ингээд шууд Таня багада хүнд ингээ хулгайлуулж исэн баха. Тэгээ ингээ айгуу тийм синдромтой хүүхдээ хянах травматай болсон баха. Тэгээ тэрийгээ бит хоёрт гаргадаг гэж хэлж байгаа юм за. I have a love-hate relationship with Tanya. She's crazy sometimes. Tanya barely lets us out the house. Like, she locks her doors all the time. Every door gets locked. I know she got kidnapped when she was young. Хайлигийн хувьд бол жирэмсэн синдромтой. Нэмээд нөхөр болох хүн нь тэнэгтэй. Тэгээ өөрийг ингээд байн газлайтинг хийдэг. Нэмээд ээж нь ингээд байн гүйлтийн хяндаг болохоор ер нь л амар стресстэй байгаа хгүй тэр хүн. Харахад л ер нь амар стресстэй зав. За одоо манайхаа одоо энэ хэсэгт бүр амар юм гарна. Толгойч эргэж магадгүй шүү. Хайлигийн сайн найзыг нь бас Хайли гэдэг. Тэгээ ер нь Хайли 2 гэж явж энэ нэвтрүүлэг дээр ч их амар нээстэй нөгөө нэр тедэр гардаг штэ тэрэн дээр нэг Хайли 2 гэж бичсэн. За Матью сүүлийн үед Хайли 2 руу айгүй тийм сэтгэн сүнг аястай бичих болсон гинэ. Тэгээ Хайли 2 Хайли 1 рүү залгаад чи сүүлд Матюдыг хизээ ярьсан бэ гэж асуусан чинь 2 цагийн өмнө гэсэн чинь нөгөө Хайли 2 нь оо яг одоо над руу бичээд залгаад байна штэ гэж тэгж байгаа. За тэгээ ингээд Хайли 2 ирээд тэр хоёр ер нь ярилцаад Матюг дуудаад нүүрлтий гэж шийдэж байгаа. Гэтэ айгуу зөвүүн заяа Хайли 2 ингээд тэргээ зүгээр хэлэхгүй яг ингээд нэг юм цэвэр найзын санаа зовсон үүднээс хэлэхгүй нэг жоохон гайхуулж хэлээд байгаа байхгүй юу. Жирэмсэн ингээд том гэдэгтэй хүн хажууд байгаа штэ. Чи залхаар ахгүй хаа би бичээд үзье. Oh my god миний чатыг харчлаа. Би өрн дуудчих тэгвэл ирнэ гэж мэгээ за брэвэр хогийн охин бүр. Recently, Matthew has been like talking to me like a little different than he usually does. Like, you know, call me pretty. And when's the last time he Snapchatted you? 30 minutes ago. He hasn't texted me in 2 hours. He's not gonna answer. Well, he needs to. Oh my god, he opened it. He opened it. Хайли нэг уйлж эхэлж байгаа. Яагаад намайг ингэж байгаа? Яагаад жирэмсэн байхад маань ингэж байгаа? Яагаад заавал сайн найзтай маань явж байгаа ингээд уйлал тэр чинь амар эмзгэр хүлээж аваа штэ. Тэгэл уйлал яж хат нь Хайли 2 нэг ингэж очиж аргахдахгүй. Тэгсээр нэг ингэ суучаал. Би чам нэг юм хэлжүүлчих аяг уурлах бах тий. Гомч бах тий. Гэлцээ. Амар үдцэн. Тэгээ Хайли нэг гуйж авахгүй чи зөвөр бүдийг хэлчихээ үнний хэлчих би зөвөр үннийг мэдмээрээ гэдгсэн чинь тийм болсон байгаа. Хайли 2 амар их шивэстэй юм байна л да. Тэгсэн чинь Матью ингээд хідэн шивэстэй вэ гэж асуусан чинь 8 шивэстэй гэд. Хаана шивэстэй гэсэн чинь хөлн дээрээ, гарн дээрээ, гуйн дээрээ. Тэгээ би саяхан өхнийхөө голд хийлгсэн штт гэж найзхаа нөхрлөө бичиж байгаа. За. Нөр 8 гээл хаана шивэстэй ингэнгүүт чам тамаагүй гээл орхиностэй жинхэнэ найз бол. Тэгээд тэгсэн чинь нөгөө Матью нь харъя гэдэм байгаас тээ. Тэгсэн чинь нөгөө ах ингээд шууд зургаар дараа явуулсан. За. Тэгээ тэрийгэ тайлбарлаж байгаа. Би өөр нь ингээд тэр зургийг хүн болгонлоо явуулсан. Тийм болохоор би нэг юм бодоогүй. Би ингэж амар хүн дээр хүлээж авна гэж бодоогүй. Ингээд тэгж байгаа. За ёо. You sure he didn't message you anything else? Like, I mean, he asked how many tattoos I had, and I said 8. And he said, "Oh, where?" And I told him, like, I said, out my arm, you know, my leg. And, you know, this past weekend, I got one right here. And he was like, "Oh, let me see." And I have a picture that I sent everybody. and what did he say about that? He was like, "Oh, I like it," and put, like, heart eyes and the fire emoji. But by showing him my tattoo, sorry if that offended anyone, but that definitely was not to send him a pic. Тэгэл одоо ингэж чааталсан, тэг би ингээд өхнийхөө голын шивэсийг явуулсан чинь Матью надад таалагч гэсэн юм гал гарсан эможи явуулсан гэл тэрийг ингээд зүгээр энийг ярьж байгаа юм за. Зүгээр энийг тэгээ хажууд нь нөгөө найз нь уйлаа сууж байгаа штэ том гэдтэй. Тэгснэ ингээд би хоёрын дунд драма үүсгэх гээгүй шүү за гэж мэгэл за бүр яг драма үүсгэх гэж ирж байгаа байхгүй юу нөхөн. Тэг хөөрхөн амтай Хайли нэг ингээд том гэдтэй тэгэл шууд яриа өгч байгаа. Өмнөгшөө гой битэй биш, жин имээ тарган болцсон болохоор тэр өөр эмэгтэй хайж байгаа байхаа гэж ярьж байгаа. За ерөн жоохон бурууг өөр дээр авах гээд. За тэгээ тэр хоёр ер нь яг Матюг хэндэн илүү сэтгэлтэйг үзгээд тэг төлөвлөгөө боловсруулж байгаа. Хайли 2-ын ажил дээр нь очингуудаа Хайли 2-оор Матью руу ирээд аваач гэж мессеж бичүүлээд тэгсэн чинь Матью ирдэггүй. Яагаад гэхээр айгу тийм сэжигтэй санагцсан гинэ.
Тэгээ ер нь бол юу болоод байгааг мэдсэн. Тийм болохоор ирээгүй тэр хоёрын төлөлгөө нураад буцаад Хайлигийн ирж байгаа байхгүй юу? Тэгсэн чинь Хайли 2 би Хайли нэгэнд байна чи хүрээд иргсэн чинь за одоо очлоо. Ингээд ирж ийн гэд. Should I call him again? If you want, he's typing on my phone. What is he saying? Because I said, so tell me what this price was supposed to be. Oh, he just texted me and said on the way. Oh, I love how he texted you before me again. Тэгээ тэгтээ ч гэсэн ингээд Хайлиныг залгаалаа штэ матюруу. Тэрээс утсыг авахгүй, Snapchat-ыг харахгүй, мессежийг харахгүй байсан бэжэж Хайлиныг рүү би одоо очиж гин гэж бичиж байгаа байхгүй юу? Амар шижгэн залуу. За тэгээ эрэхтэн амар инээдтэй заяо. Нэг найзаагаа дагуулж ирж байгаа. За бас нэг өөр шиг гачин юм. Тэгээ найзаас нь ийм нөхцөл байдалд орох ямар байна гэсэн чи Хайлын нэг бол үнэхээр галзуу охоо. Тэ Матью ингээд биднэрт дандаа Хайлын нэг галзуу гэж хэлдэг. Тийм болохоор Хайлын нэг юм амар галзуу юм төлөвлөж сэтсэн байхаа. Ер нь бол энэ гурав хоорондоо очроо олчвол би хурдан гэртээ харих гатэ. Text message, the baby's coming any second. Yeah, I just wish they would make up already so we can get out of here and I can go home. Яа тэрс амар нэттэй. Тэгээ инээдтэй ч гэсэн амар хог юм гарна зэ. Яг бол Матью жирэмсэн одоо ихнэрээ хүмүүстэйг муулж авдаг байгаа байхгүй юу? Амар тийм нэг амар галзуу өст намайг тэгж дарамталдаг өст намайг ингэдэг гэж тэгж явж байгаа байхгүй юу? За тэгэл Матью орж ирэлээ. За тэгэл энэ нөхцөл байдал амар хэцүү заяа. Матью ингээл орж ирэл амар ууртай доош хараа суугаал. Тэгэл Хайлын нэг би чам хангалтгүй байна уу? Би чиний хүүхдийг тээж юм те. Яа надад ийм зүйл хийж байгаа ингээл тэгэл уйлж байгаа байхгүй юу? Тэгсэн чинь Матью дуугаа сууж ийсэн аа. Найз чи өөрөө над руу хөхнийхөө зургийг явуулсан. Тэглээгээд энэ миний буруу юу? There's no, you made it sound like it wasn't. Hold up. Does it make your friend any better that she was sending you like basically her so? Йоо, газлайтинг хийгээ бүр сурцсан бацсан байгаа сте. Тэгэд уурлаа тэгээ гараа явж байгаа. За. Тэгсэн чинь Хайли ингээл үлдээжтэй please гэж уйлж муулал. Тэгээ нөгөө нэг Хайли 2 нэг хажуунаас нь зүгээр ингээ хараа суугаад байгаа шүү. Тэг хүмүүс яг энэ үйлдэлийг хараад ёо энэ хоёр угаасаа яг учиртай. Тэгээ гим зэмтэй болохоор л хоёулаа ингэж хоёр тал зүүн царайлт суугаад байна. Тэгээ Матью гардуулсан нөхцөлөд ярьж байгаа. Ер нь бол Хайли 2 надтай чаатлах дургу байсан болвол эхлээд над дээр ирж хэлэх ёстой байсан. Тэгээ бит хоёр асуудлаа шийдсэн бол асуудал ийм хэмжээнд хүрэхгүй байх байсан гэж нэвтрүүлгийн багийнханд хэлж байгаа. За. Of her tattoo right here. I told her not to send that to me and she still sent it to me. I wouldn't say I'm totally innocent here, but I could have done so much more that would have been cheating on Haley that I didn't do. Pretty disappointed and pissed off that she would do that she would set me up. I think she should have came to me first and talked to me about it. We could have settled it in a much calmer fashion than what we did. Тэгэл бүр энэ бүхэн миний буруу биш. Хайлын нэг угаасаа галзуу. Тэгээ угаасаа найзын хуваар харьцсан. Тэгэл айгу галзуу учраас ингэж хүнээр хүлээж авж гин. God, females are crazy, dude. Especially Haley. So all the dudes out there that's thinking about having a kid. Би хэрвээ ийм юм болоо те найз чи ингээд найз залуу малуу нөхөртөө чи ингээд арай нэг дотноор бичээд байвал эртгэн байлуулж агаарэ guys. Ер нь хэрүүл баснаас хойш энэ хоёрын харилцаа хөрцөн гэж хэлэхэд болно. Энэ хэрүүлээс Матью гэсэн сэтгэл нь жоохон шархалсан. Яагаад гэвэл одоо юу ч болоогүй ахт найзтай нь хардлаа те. Итгэхгүй хамгийн түрүүнд тэр найзтай итгэлээ. Миний хэлсэн юм ерөөсөө тоохгүй уурлаа лэн. Тэгээ уурлахыг угаасаа сонгосон. Намайг ерөөсөө сонсохгүй зүгээр л уурлаад байгаа. Тийм болохоор надад өгцөө байна гэж нэвтрүүлгийн бааханд ярьж байгаа байхгүй юу? Haley's being so rude and awkward towards me when she's the one that did what she did. And I think that's bull. Тэ үргэлжлүүлээд жирэмсэн баснаас нь хойш ийм ааштай нь эвлэрч ирсэн. Тэгтээ одоо дахиж твжиж чадахгүй. Calm down. It's gets annoying. I'm like, dude, that can't be an excuse for the rest of your freaking pregnancy. Like, and it has been since she got pregnant till now. За ингээд baby shower гэж нэг юм болд нь штэ одоо. Тэрийг бисаа ойлгохгүй би яагаад бол baby shower маа гэдэг юм мэдгүй. Тэгээд Хайли бүх эмэгтэй найзуудаа эмэгтэй талынх нь л ирдэм болов гэж би бодсон. Эмэгтэй найзуудаа ингээл урьсан байгаа. Тэгээд тэр дунд нь Хайли хоёроос явж байгаа. За. Тэг нөгөө бусад найзууд нь бүр гайхаад чи одоо ийм ямар юм болсны дараа Хайли хоёрыг урьж ийн гэдэг чинь чи айгу тэнэг байна. Тэ хэрвээ одоо энэ хаалгаар Хайли 2 орж ирээд сонин ааш үл гарах юм бол чи босгүй маа гэхэд бид нар чиний өмнөөс босон шүү. Яаж ч магадгүй шүү гэж ярьж байгаа юм зээр. Jade, Haley,
Haley, better not start anything with me. Y'all better be nice. I don't want to say drama, but it's like I could never do that to one of my friends. So, I mean, I know if she showed up, I wouldn't have a very nice conversation with her. Хайли нэг ингээл Хайли хоёрыг ирээгүй гэл найзаагаа арай дэндүүлчлээ. Найзаагаа аюу муухай байдалд оруулчлаа гэл өөр дээр ерөн жоохон буруу аваад байж байгаа. Тэгээ найзууд нь ингээд хажуунаас нь над хоёр ч үнэхээр гим зэмгүй байсан бол өнөөдөр Хайли хоёр ирэх байсан. Тэгээ үнэхээр гим зэмтэй учраас над хоёр ч ирэхгүй байна. Гээ хэлсэн чинь нийгэм оройроо норж байгаа юм за. Яа, эцээц нийгэм оройроо норж байгаа. Өөрийгөө буруутгаж нэг баахан байсан байхгүй юу? I tried to give her a second chance, but she didn't take that second chance. I don't know if we should even be friends. I'm really hoping that Matthew's being completely honest with me and nothing's going on between him and her. Хайлийн нэг маань төрөх төхөөд ер нь нэлээд том гэжтэй болоод ихчтэйгээ хамт юмнуудаа зөвлөж байгаа байхгүй юу? Их ч нь өөрөөс нь 10 насаар ихч заяа. Тэгсэн хэрнээ тэр хоёр нэг ээжтэй нэг аавтай адилхан одоо эцэгхийн хүүхдүүд гэсэн үг шүү дээ. Тэгснээ хизээч нэг гэрт амьдарч байгаагүй гэж байгаа. Ихчийг нь төрөхөд аав нь гэрлөөгөө төрсөн гэрлөөгөө аваа явцсан. Тэгээ ээжтэй нэг on and off харилцаатай байж байгаа. Дахиад 10 жилийн дараа нэг хүүхэдтэй болсон. Тэр нь Хайли. Growing up, we didn't, live together. We had the same dad. We didn't have the same mom. Whenever I heard that. За тэгээ их чинь бас ганц бие тэгээ хоёр хүүхэдтэй. Тэгээ ер нь төрөхөд тэгж өвддөг, ингэж өвддөг. Чи ер нь жоохон эпидрол хийлгэсэн дээр дэмэрдэг ярьсан чинь Хайлиг ингээл царайн цохих бол. Тим амир өвддөг юм уу? Хөхүүлэхэд тим амир өвддөг юм уу? Дүлхэд тим амир өвддөг юм уу? Тэ эпидрол хийлгэхгүй бол яад юм аад ингээл амир ингээл айгаал. Тэгээ продюсер асууж байгаа хгүй чи жирэмсэн юм байж бэлгийн харилцаанд орсон юм байж төрөхт өвдөн гэдгийг мэддэггүй байсан юм уу гэж чинь. Өстой тийм өстой мэддэггүй байсан. Одоо сая ихчил хэлээр мэдчихэж авлаа. Тэгээ би айж ийн гэдэг жаахгүй. So when you got pregnant, you had no idea that giving birth was painful. No. Тэгээ хэрүүлийн дараа эвлэрээд мань хоёр буцаад цуг хонжиг хэлсэн юм байна. Тэгээ стил 36 7 хоногт амар том гэдэгтэй гэсэн үг шүү дээ. Бэлгийн харилцаанд орсоор байсан гинэ. Тэгээ яг нэг шүн бэлгийн харилцаанд орж явах үед нь Хайлигийн ус нь гараад ирсэн. Even though I'm 36 weeks pregnant, me and Matthew are still having sex. I really want to be with him, and I did miss him. And one of the nights we were having sex, my water broke. Тэгээд хугацаанаас сарын өмнө Кинсли гэдэг хөрх охин мэдлж байгаамаа. Ер нь амар хөрх охин за цариг нартаа яг Хайлитай адилхан байгаас те. Охин нь төрөхөд Матью бас баах асуудал гаргасан маань нөгөө нэг эмнэлгийн гадаа. Яасан бэ гэсэн чинь нөгөө бүгдээр ярьж байгаа штэ одоо Танигийн ээж буюу Хайлигийн эмээ нэрсэн байсан гэж байгаа. Тэгсэн чинь Матью ингээд төрөх өрөөрөө норee би эхэлж тэрвэрх хэвээр тий Хайлигаас эхэлж би тэрвэрнэ хүүхдээ би эхэлж тэрвэрнэ гэж байгаа. За тий ингээд төрхийн өрөөрөө орох гэж дайрсан гинэ. Тэгээ имээ нууралсан юм шиг байгаа. Тэгээ ингэж болохгүй тэгж болохгүй гэдэг уг нь айгу найсаар хэлсэн гинэ. Тэгсэн чинь имээрөө шууд хараал урсгаал те you fucking яасан гээл би ч эмхтэй минь би чамаагс даалаа шүү чи надтай ингэж ярихгүй шүү намаагс дүүл хүндэтгээд байна гэд тэгэж ярьсан гэж байгаа. Тэг дараа Матью тэр нөхцөл байдлын талаар тайлбарлахдаа имээ намайг хүндлэхгүй байсан. Намайг ингээ хүндлэхгүй байхад би айгу дургу. The birth of a child is supposed to be a happy moment, but in the delivery room during the delivery, Matthew, he lashed out at my mother and something had to be done. So the nurses came in and told him if he acted like that again, he would have to leave. So За хүүхдэн төрөөд гэртээ ирэхэд Матью Хайли хоёр ингээ ерөөс ээж мэж ааваасаа тусламж авахгүйгээр хүүхдээ хөхүүлээд памперсын солиод тусмсанд оруулаад айгүй сайн кэрлжсэн гинэ. Айгүй сайн хүүхдээ авч исэн. Тэгсэн ч гэсэн нөгөө Танигийн сэтгэлд юм орцсон байгаа штэ. Бүлтэн 70 гаруй насны ээж рүү тэгэж занал хийлээд амар тэгэж дайрсан. Тийм учраас ер нь одоо тэгээ цаашдаа охинд нь хань болохгүй хүн гэдгийг мэдрээд ер нь жоохон зайгаа авъя гэж шийдсэн юм шиг. Тэгээ Таня тэгээ миний ох өрөөнөөсөө гарч хин Матью итгаар юм яриадах гээд. Тэгээ тэр хоёр ярьж байгаа байхгүй юу? Чи уг нь одоо надад таалагддаг байсан. Ер нь би цаашдаа твшиж чадахгүй юм шиг. Чи өнөөдөр оройноос эхлээд гэртээ хараарэ. Чи ээжгүй болохоор би чамд ингээ бүх сэтгэлээ дэвсэж чиний тал байнга ордог байсан. Одоо бол би чадахгүй. Ингээ тэгж байгаа. Ер нь ээжийнх нь лимит тулцсан байгаа байхгүй юу? Тэгэж ингээ хоёулахнаа ярьж байхдаа ингээл Матью бүр уйлал. Би таныг өстой ойлгож байна. Намайг өстой уучлаарай. Би өстой дахиж ийм зан гарахгүй гэл ингээл уйлж муулаа айгу тэгж байгаа. Охин Кинслигээ төрөөд ердөө 3 хонжоогт Матью хэрүүл гаргаж ирээд хэрэлтээд тэгээ хаяа явсан байгаа. Бүх юм аваад тэднийхээс явцсан. Тэнгүүдээ маргааш нь би чамаас салмаар байна гэж шууд чатаар салсан гэж байгаа. Хамгийн хогийн юм чинь чатаар салах штэ тий. We keep getting into fights.
he just broke up with me. За энэ удаагийн салалт нь амар сериосны байсан. Яагаад гэвэл одоо салъя гэж бичснийхаа яг дараа нь Матью Хайли хоёртой зураг даруулснаа би ч би mad гэсний Instagram-д оруулсан байвал яах вэ? Mom, come here. Yes, honey. Oh my God. Matthew and Haley are a little couple now. Амар заяа. Тэгээ Хайли ингээд шууд ээжигээ дуудаад ээж нь хардаа одоо энэ хоёр ингээд нийлчлээ. Энэ хоёр одоо албаасаар үерх чинь гэж хэлсэн чи ээж нь тэр хоёрыг одоо Матью Хайли хоёрыг нийснээс хойш Хайли хоёр ингээ байн гэрээр нь орж гараад байдаг болсон гинэ. Жирэмсэн байхтан ч гэсэн ер нь ингээ зүгээр ахтан ч гэсэн. Тэг байн. Тэгээ шууд охиндоо хэлээд наад найз чи өрөөсөө чамд тань болохгүй айгу муухан байна. Чи ер нь наад найзасаа бойл гэж хэлсэн ч гэсэн Хайли нэг тоогоогүй Хайли хоёр болон Матьютай ингээ зуралцаар яаж байгаа. Тэгээ одоо ийм байдал төрж байгаа байхгүй. Haley, I told you I didn't trust her from that last situation. She was too happy to get over here all the time. She was doing all this to get close to Matthew. Ээж нь бол шууд хэлэх юм аялаад одоо наад хоёрыг чинь би гэрийнхаа босгоор оруулахгүй. Тэ чи гişнээ гуйсан ч гэсэн би наад хоёрыг чинь гэрийнхаа босгоор оруулахгүй гэж шууд шийдэж байгаа. Ингээд дараагийн хэсэгт Хайли хоёр Матью хоёрын болцооны хэсэг гарна за. Йоо тэгээ Хайли нэг рүү салъя гэж бичснээ дараа Хайлигаас 106 дуудлага мессеж ирсэн гинэ. Тэгээ продюсер яагаад хариугүй юм бэ гэсэн чинь би ярмааргүй хахад над руу ийм их дуудлага мессеж ирэхэд би дурггүй чаа. Ер нь л одоо эгон бүр амар тулцсан залуу аахгүй энэ бүр. 3 days after Kimberly was born, me and Haley got in a fight about something stupid and I left her house. I broke up with her over a text the next morning. Тэгээ салсан шалтгаанаа тайлбарлахдаа Хайли нэг бол байнга жижиг сажиг хэрүүл гаргаж ирж хэрэлдэн. Тэгээ бүр хүн байхгүйд намайг зохиод авдаг байсан. Тийм амар токсик учраас би эрүүл харилцаанд баймаар байна. Тийм болохоор би салсан. We argued every night over stupid stuff, like every night. As soon as nobody was around, it was a straight argument, it was straight starts. I don't know, it's just not healthy. I don't know, I didn't feel myself to be happy in a relationship, so I left her. Гэж байгаа. За тэгээ эрүүл харилцаанд Хайли хоёрын гинэ. Амар энэчтэй за энэ хэсэг бүр зүгээр л тэр читэй жоок заяо. Яагаад гэхээр одоо манай хараарай. Хайли хоёр тэр хоёр ингэ ярилцж байгаа хгүй юу? Тэгсэн чи охин Кинслигээ харж болно. Гэхдээ чи Хайли нэг рүү харахыг чинь би зөвшөөрөхгүй шүү. Хэрвээ чи Хайли нэг рүү харах юм бол миний сэтгэл өвдөнө. Йоо энэс л токсик юм байх уу манайхаа. Don't want you to go over there. I want you to see Kinsley, but I don't want you to see Haley. Барын амнаас гараад чоны ам руу гэдэг нь заяа. Матью салхахаа 14 хоногийн өмнө Хайли хоёр руу би салмаар байна. Би аз жаргалгүй байна. Би өрөөл чам сэтгэлтэй байсан. Одоо хоёулаа оролдоод үзье. Бла 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 гэж битсэн гинэ. Тэгээ тэрийг Хайли хоёр ойлгохтой болохоор энэ салаад над руу ирж байгаа юм байна ингээ ойлгоцсон. Тэгээ продюсерүүд асууж байгаа штэ чи одоо найзынхаа нөхрийг аваад үерхчлээ юу бодож ийн гэсэн чинь яг үндэд наад хоёр чинь тийм аз жаргалтай байгаагүй. Матью ч гэсэн хүн тэгээ аз жаргалтай байх эрхтэй. Тийм болохоор би Матьюгийн талд байна. Matthew texted me a couple of weeks before Kinsley was born telling me that he didn't want to be with Haley anymore and that he felt it was toxic and he just wanted to find a way to get out of it. Муу толгойн хэрэгцээ мангар охин. Энэ Хайли хоёр бүр угаасаа толгой муутай охин заяа. Тэгээ тэр хоёр Хайли нэг рүү явж охин Кинслигээ харах гэж байгаа. Тэгээ Хайли хоёр хэлж байгаа байхгүй хэрвээ тэдний гэрт очих юм бол Таня Хайли нэг хоёр үнэхээр их уурлана намайг шууд хөөгөөд явуулах бах. Гэхдээ зүгээр яад гэвэл тэр хоёрыг уурлуулад эцээцэд би Матьюг авсан шүү гэдгээ би баталж харуулмаар байна. Ялагч бол би гэдгээ баталж харуулмаар байна гинэ. I went to drop Matthew off at Haley's house. I knew that Haley and Tanya would be really mad and it would really get to them, but that was really my plan is to make them mad because I wanted to show them that now I'm with Matthew and there's nothing they could do about it. Матьюг аваад одоо ялагч болчих юм уу? Oh my god галзуу хүүрч. За тэгэл тэр хоёр ингээл машинаа ингээд яаснаа Таняг харснаа ингээл өмсөлцөөл заяа. Тэгэл Матью буугаал ингээд шууд зүлгэн дээр насгасан чинь Таня шууд хөөгөө явж байгаа юм чи яв гэж шууд хөөгөө явж байгаа. Тэгэл нэг яагаад хамгийн сайн найз болон хайртай залуу нь өөрт нь ийм юм хийж байгааг ойлгохгүй байна гэж уйлж байгаа хөрхи амар өрөвдмөрч юм шиг. Гэхдээ тэнэг заяа. Яа. Тэгээ энэ хоёр саснаас хойш 6-7 хоногийн дараа Матью гинэт ингээл охинтойгоо уулзъя гээл амар инээгээл амар сайхан ааштай хүн болоод хамаг тор дүр юм ярьсан ирсэн гинэ.
Тэгээ эхлээд Таня ингээд уур нарай гарцсан. За яг хөдөө үнэхээр л аав нэмч уулзагдъя гэд оруулсныхаа дараа нь гинт сансагж байгаа. Эмч ингээд тэр хэдийг суулгаж аваад 6-7 хоногийн дараа бүлгийн харилцаанд орж болно шүү гэж хэлсэн юм байна л да. Матью яг 6-7 хоногийн дараа ирж байгаа байхгүй. Гинт амар сайн болцсон. Тэгэл ээж нь шууд ойлгож байгаа. Наадах чи угаасаа чамтай те хийх гэж л ирж гин. Чамайг зүгээр ашиглах гэж л ирж гин. Нэг хүүхэдтэй биш. Тийм болохоор чи ухаантай бай. Бити наадхантайгаа орооцолт гэдэг. After the baby's born, of course, the doctor said Haley can't have sexual relations for 6 weeks. And of course, it came over the day I turned 6 weeks postpartum. It's like he had the countdown. And then he shows up with diapers and a big smile on his face. Тэгээ Таня ингээ тэр хоёр өрөөр нь байн орж шалгаад байсан чинь нэг оролтон дээр нь тэр хоёр үнсэлцэж байгаа баригдсан заяа. Тэгээ ээж нөхөндөө хэлж байгаа. Айгу учирлаад хэлж байгаа байхгүй юу? Миний охин одоо ингээ чамд таниулахгүй те. Нэг нохоо байсан бол өргөлж нохоо байд юм аа. Өөртөө ч токсик, нөгөө хосынхаа харилцаагч токсик болгоод байна. Ер нь охинд ч нэг сайн юм болохгүй зүгээр эртгэн байл гэж хэлж байгаа. Тэгсэн чинь Хайли нэгийг бүр ингээл манай миний охинд аав нь хэрэгтэй. Тийм болохоор Матью над руу хүрээд ирэх юм бол би хүлээж авахд бэлэн. Би ингээд би салахад бэлэн биш байна. Тэгээ би Матью хүссэн хിവэрэл байна гэж ээждээ хэлвэл яах вэ? I don't know why I wanted to be in a relationship with someone that treated me like anyways. Үнэхээр тэнэг байгаас дээ энэ шоуны бүр хамгийн тэнэг хосууд гэж бүр яг үнэлсэн байгаа байхгүй. За манайхаа тэгээ энэ стрессний хэсэг ингээд дуусаагүй. За хамгийн оргил стрессний үе нь одоо эхэлж байна. Хамгийн сүүлд бүгдээрээ ингээд суугаад би өөрөөсөө үзээд дараа нэг юм ярьдаг тим хэсэг байдаг гэсэн штэ. Тэр хэсэг дээр Матью, Хайли 1, Таня 2, Таня тэр 3 ингээд сууж байгаа байхгүй юу? Тэгсэн чинь хөтлөгч нь одоо ингээд те Хайли 1, Матью 2 нэг тийм холбоотой байхаа болцсон. Хайли 2 энэ харилцаанд орж ирсэн учраас Хайли 2-ыг урьж гин гэд хэлцдэг байхгүй юу? Тэгээ Хайли 2 орж ирж байгаа. Тэгсэн чинь ингээд Матью уурлаа заяа. Миний найз охиныг хүндэлсэнгүү, намайг хүндэлсэн үг ууралж байгаа. Амар нийтээ тэгэл хадам нөгөө Таня руу ингээл чи юм уу хүндлэхгүй би ч гэж мэгэл за ээжигээ. So right now I want to include Haley too in the conversation. I think it's necessary. Come on out. Bring her on. Get disrespectful, I dare you. She's I haven't been disrespectful about her at all. I say your mama's a disrespectful bitch. Hey, Oh my gosh. you and that word and the disrespect. How do you call somebody disrespectful and you're being disrespectful? I know I'm disrespectful. Одоо ишиг эврээ урахаар хийгээ мөрөөнө гэж бүр яг үнэ. Тэгээ бусад оролцогчдод бүр ингээл Матюг аашиг хараад бүр амар шок норж байгаа за. Бүр ингээд дүлхэнсөний хачин юм байсан чинь зүгээр юм Хайли 2-ын нүрийг авснаа бүр амар хасаж масаал бүгд нь лөө нуурч бистэ бит хоёрыг хүндлээ тэгж мэгээ за энэ хоёрыг хүндлээ яахав те тэг өргөжлөлөө хөтлөгч рүү ууралж байгаа. Таня Хайли 1-2-ын талд орсон гинэ хөтлөгч нь. Тэг яагаад тэгж хэлж байгаа юм гэхээр Таня Хайли 1-2-оос эхлээд асуулт асуусан заяа. Тэгсэн чинь чисто энэ хоёрын талд орлоо. Хөтлөгч юм байх ёсгүй. Тэгж ингээд тэр хоёроор ажиллаа заалгадаг одоо ямар гэж чинь хөтлөгч байт. Disrespectful. So if she admitted it, that would be okay. Oh, you were so disrespectful, kid. Oh my God. I hate that. Tanya's the I'm just biggest asking her child to get here. back on You're page back with me. talking. What I want to know Tanya, from shut Haley. up. Hey, we ain't gonna do that up You're here. the host and you're taking talking their to side. elders. I'm taking the side No, of you're wanting not. to I you was be more watching you. You're respectful. taking their side. But you're the one cussing. За тэгээ энэ хоёр насны ондоонд орж байгаа. Тэгээ бичлэгээр Матью Хайли 1-2 нөө дахиад учир ургуулад 6-7 хоногийн дараа үнсэлцэн тэргээ ярьсан штэ. Тэрийг ингээл гарч исэн чинь Матью бүр худлаа ярьжээ. Таня чи өстө худалж бич гэж мэгэл за. I didn't cheat on her with her. Look at you. You cannot You told admit her to it. clear the bed off. There's nothing to Okay, admit. either way, What type? I already The know door you open. did it. You What type did of? it, Matthew. Хараад ийснэ уйлал. Би жаргалтай байх ирэхгүй юу? Бит хоёрын хайр худлаа юу? Бит хоёрыг яагаад хинч хүндлэхгүй байгаа гэж уйлж байгаа юм за. Тэгснэ энэ охин бол намайг хороо дээр хамгийн аз жаргалтай эр хүн болгосон охин. Is that I'm done. Like, I'm done with all this drama. I would like to move on with my boyfriend. I don't need them in my life. This girl has made me happier than I've ever been in my life. She's had my back through everything. She didn't treat me like she did. Never in life have I been this happy with a female, and I promise you, we are just going to keep going forward. We are not going. Матью уйлж байгаа штэ. Тэгээ хажууд нь суужсэн Хайли 2 өргөжлүүлээд үзээ ядагчээс үзээ ядхал болно. Би зүгээр үнэ хэлье. Бит хоёр 8-7 хоногт жирэмсэн. Can we turn this up? Whether anyone likes it or not, haters are about to start hating. Me and Matthew, we are 8 weeks pregnant, so. Тэгээ бүгдээрээ шок зөө.
Тэгснэ Хайли хоёр ингээл яа хүн болгон бит хоёрт ингээд үзээ хадаад бит хоёрт муухай хандаад байгааг ойлгохгүй байна. Би уг ингээ коллежид ороод эцэг гэхээрээ бахархуулах хэвээр. Гэтэ одоо ч гэсэн тэд намайг үзээ ядчихээн гэл ингээ хохирогчийн дүрд ороод яриад байгаа байхгүй. Ерөөс юу буруу хийснээ ойлгохгүй байгаа заяа. And I'm going to start crying because I don't want to hurt his feelings. I didn't want a baby. I want to go to college and I want to start my career and I want to make my dad proud and I'm not making my dad proud right now with this. I'm shaking. No. He's crying, so he's obviously not happy about it. No, and she'll be crying whenever he leaves her. He's going to do the same thing. Энэ охинд буруу хийсэн амар олон юм байгаа. Хамгийн муухай нь найзынхаа тэр найз залууг санаатайгаар булаасан л охин байгаа хгүй. Тэгээ дараа нь тэрийг ингээд хүмүүс үзээ ядаад анзаараад эхлэнгүүт нь хохирогчийн дүрд ороод тэгээ нэг тийм драма үүсгэх гэж хичээдэг охтууд байдаг да. Яг тийм. Яа би бүр энэ яриагаа сонсохоор миний бүр бөөлц хүрээд байна. За тэгээ мэдээж тэнийг байдалд ороод насны анганд орсон хоёр чинь банцсан хүн ална гэхчээр тэндээс ингээ эндээс явцгаа. Тэгэж би гараа явж байгаа. Тэгээ зүгээр гараад явчихгүй заяа. Хүмүүст ингээ өрөвдөлтөй болж хүмүүсийн анхаарлыг татах гал хоёул хоорондоо ингэж тэрвэрлснээ. Бид хоёр юу буруу хийсэн? Everybody's mean to us, but that doesn't mean we can't love each other and our baby just as much as we. Like what? That doesn't change our love for each other or for our baby. You can hate, baby. That you've been pregnant. Think about our beautiful baby that's gonna come out of you. Not to sound towards Kinsley, like I love Kinsley, but like we're gonna be a cute ass family. Like, and me and Haley would have never been that. She ain't nobody but my baby mama. That's all she is. Тэгсэн чинь Матью ингэж байгаа шүү дээ. Эднэрийг бичээтэй одоо ингээ хоёлаа аюу гоё амьдрна. Кинсли хөөхөн ч гэсэн бит хоёрын хүүхэд илүү хөөхөн байх болно. Ийм тэнэг потенциал муутай, ухаан муутай залуу байх ч гэж дээ. Бидний хайрыг хин ч унтраач чадахгүй бүр амар ингээл хэл гоё юм хийцэн хүмүүс болоод гараа явлаа энэ студиэс. За тэгээ таныгийн хувьд бол бусад ээж нараас арай жоохон настай те. Үнэхээр л одоо сэтгэл нь шархалцсан. Дахиж л би одоо хүн сайхан сэтгэл гаргахгүй гэд ирээ сууж байгаа хгүй бүр ингэ салгалцсан. Хайлыг болохоор бусад оролцогч охтууд нь ирж гарч ирж тэврээл на Хайли хоёр ч угаасаа одоо өөрөө төрөөд өөрөө том гэдтэй болоод ямар амар зовсныг чи мэднэ. Тэр үед чи ингээ ялагч байх болно гэл тэгэл тайвшруулад тэгээ энэ хоёрын хэсэг нэвтрүүлэг дээр ингээд дуусж байгаа season 3 дээр. За тэгсэн чинь season 4 дээр Хайли нэгийн талаар гардаг байхгүй юу? Тэрэн дээр Хайли нэг Матью 2 эргэж уулзаад унтаж хөвтөө явж ивэл яах вэ? Стоныг ухаа орохгүй тэнийг охин за. Тэгээ таны охиндоо чи тэнэгтгэ болооч гэж хэлсэн ч гэсэн охин нь ингээ Матюг амар өмөрсөн гинэ. Бүр ингээд үг хэлэхгүй болтно. Тэгээ та амар муухай сэтгэлтэй та хатуу сэтгэлтэй Матью ингэж амар шархалсан өрөвдөлтөй залуу байхад чинь би ингээ хажууд нь байх хэрэгтэй байхад чинь та хориглоод байна гэж ээжтэй хэлсэн байвал яах вэ? За тэгээ энэ хоёрыг буцаад нийлсэн болоогүй хайсан чи үгүй элээ. Бурхны авралаар нийлээгүй элээ. Аюу инээдтэй Матью Хайли хоёр амар том юм яриад л та нэр дэлхий дээр багтаж шингэхгүй л нэг тийм сайхан хайртай хүмүүс гараа явсан шүү дээ. Тэгсэн чинь Матью ч нөгөө хүүхдээ төрхөөс өмнө одоо том гэцтэй байхад нь хаяа явцсан заяа Хайли хоёрыг. Яагаад гэвэл чинь миний хүүхэд биш гэд. Тэгээ төрснийхэн дараа нь эцэг тогтоолох шинжилгээ хийлгээд тэг өөрийнх нь хүүхэд гэж гарч ирж байгаа шүү дээ. Тэгээ нэг юм өөрийнхөө овгоор овгуулж өөрийнхөө хүүхдээ хүлээн зөвшөөрсөн гинэ. Шоуны дараа Хайли нэг совилгын сургууль сураад совилогч болсон. Харин Хайли хоёрын хувьд гэх юм бол Матюгээс сасныхын дараа эгчтэй нь буюу Кейтитэй хамт амьдарч эхэлсэн гинэ. Одоо roommate-уд болоод тэгжих явцдаа Кейтигийн нах зах буюу одоо хүүхдийнхэн ч гэсэн нах зах гэсэн үг штэ. Нах захтай нь болцоод Кейтигээс бас халбоогоо тасалсан байгаа. Ер нь нэг тийм жоо хүний юмд дуртай авах юм шиг байгаа. За энэ Хайли хоёр одоогийн байдлаар 7 хүнтэй болцсон. Гэтэ одоо ганц бие байгаа. Ер нь ингээ TikTok дээр байн би тэр хүнд хүүхдэд хүлээн зөвшөөрлөж чадахгүй байна. Тэр хүн хүүхдээ хаяа явсан. Эмэгтэй хүн ингээд эрэгтэй хүнд итгээд тэгээ шанд нь энийг авч яаны тэрэл нэг тиймэрхүү тэнэг утгатай лайв рeel хийдэг байжгаад одоо арай гайг болсон юм байна. За тэгээ Хайли нэгийн санаачлагаар одоо Хайли нэг Хайли хоёрын хүүхдүүд чинь хоёулаа эцэг нэгтэй ах トゥ нар болж байгаа штэ. Тийм болохоор Хайли нэг хүүхдүүдэд уулзуулъя гэд одоо өсөөсөг өгчтэй болсон учраас энэ хоёр хаяа хүүхдүүдэд уулзуулдаг. За Матигийн хувьд бол Кинсли Левайнарт Левай гэдэг нөгөө Хайли хоёрын хүүхэд хүүхдийн тэтгэмж өгдөг бөгөөд Хайлийн хоёроос бүр харилцаагаа тасалсан. Тэнгүүтээ Хайлитэй холбоотой байгаа. Тэгээ Хайли нэг бүр одоогийн найз охинтой сайн найзууд гинэ. За тэгээ өнөөдрийн маань галзуу дугаар маань та бүхэнд маань таалагдсан баха. Дараагийн дугаараар уулзлаа. Түр баяртай. Тэгээд энэхүү дугаар маань таалагдсан бол лайк болон subscribe дарж намайг дэмжээрэй. Баяртай.